Даасрын гишүүний микрофоныг өгье. За тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Би харин тэр төрийн өмч цувцаад компаниудын талаар авах хэмжээнд дээр нэг санал хэлэхдээ би нөгөө Эрдэнэтийн ажлын хэсгийн асуудал ингээд тагчиг болчлоо гэдэг зүйл ярьж ирсэн л да. Их хурлаас гаргая гэд. Тэр энэ Эрдэнэтийн чиглэлээр ер нь ямар нэг асуудал оруулахгүй бол нэг л одоо тийм унтанг байдалд оруулах тийм ирмэлжил бол байна. Уг нь бид нар ч одоо ингээд сонгуульд гарч ирэхдээ Эрдэнэтийг бол одоо ингээд ард түмэндээ өгнө гэсэн юм ус төр өвч шүү дээ. Зүгээр энэ иргэдийг ингээд тулхтаад байдгийм байна гэдэг ийм ойлголтоор бид цаашдаа яваад иж болохгүй. Энд чинь ус төрчд буруу жишгөх байхгүй юу? Хулигдчих болдгийн 4 жилийн дараа мартдгийн гэсэн байдлаар ингээд иж болохгүй. Тийм учраас энэ улс төрийн нам гэдэг чинь олон түмний нэгдэл, олон хүний эрх ашиг хангад нь тэгээд энэ ялангуяа одоо олон түмний нам байх чиглэлд анхаарах хэрэгтэй болохоос биш. Айл гарч авангуудаа хэдхэн хүн тэгээл бүх юмыг зогсоогол ингээл нууцгаа царайлаа суугаад идэх гэж болохгүй. Нэг тийм нуугдмал юм яваад байна шүү дээ энэ дэр бол. Ерөөсөө тэр нөгөө нэг хууль зүйн байнгын хорон дээр ажлын хэсэг гарна гэсэн байхгүй. Эдийн засгийн байнгын хорооноос их хурлын ажлын хэсэг байхгүй. Тэгэхээр энийг нэгмөр болгох хэрэгтэй. Аль талдаа хэрэгтэй ч тэр одоо хувьчилж авсан талдаа ч хэрэгтэй. Ер нь энэ ард түмний хүлээлтийг цайруулах талдаа ч хэрэгтэй. Энэ чиглэл дээр ер нь нэг заалт оруулал яасан байл гэж би бодоод байна л да. Их хурлаас ажлын хэсэг гаргаж яах гэсэн тэр заалтыг оруулал явна биз. За. Хууль зүйн байнгын орооны дараагаар ахалсан ажлын хэсэгт энд байгуулагдаж байгаа юм байна гэж би ойлгосон. За төсөвтэй холбоотой нөгөө төрийн өмчт аж ахуйн нэгжүүд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдлыг авч үзэхдээ мөн одоо татвар төлөлт нь хэр байгаад үзэхдээ төсвийн байнгын орооноос яг татврын ерөнхий газар руу бичиг явуулаад Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөв төлж байгаа татвар дээр одоо янз бүрийн өөрчлөлт байна уу? 2017 онд одоо яг авах татвараа дутуу тооцчихсан зүйл байна уу? Оюу толгой дээрээс авах татварыг дутуу тооцсон зүйл байна уу гэдгийг нэг үрчлэн одоо бичиг авч тэрүүн дээр үндэслэж ярилцсан. Тэгэхээр энэ Эрдэнэт үйлдвэрээс авч байгаа 2017 онд авах тэр татврын орлого дээр янз бүрийн буруу зөрүүтэй зүйл бол байхгүй байна гэдгийг бол бид нарт татврын үндэсний ерөнхий газраас бол бидэнд бол хэлж танилцуулсан. Тооцоогийн ч гэсэн төсвийн байнгын орооны дээр нэлээд сайн нэгтэлж үтсэн. За зүгээр төсвийн байнгын орооны дээрээс тэр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ажлын хэсэг байгуулах талаар ерөөсөө яригдчих байгаагүй гэж байгаа. Тэгэхээр би энэ тогтоолынхоо төслийг яг л өөрийнхөө хариуцсан ажлынхаа хүрээнд гаргамаар байгаа гэдгийг би хэлмээр байна. Бусад